нийлүүлэлтийг нэвтрүүлэгт хандаж бичсэн цагтлын дагуу явж байна. Бидний хүсэлтийг хүлээж аваад бас ингээд хүүхдийн ингээд мөрөөдлийг биелүүлэхээр ингээд цаг зав гаргаад ингээд ажиллаж байгаа та бүхэнд бас баярлалаа. Тэгээд энэ хүүхэд маань болохоор зэрэг яагаад загтал бичгээд хүрсэн бэ гэхээр ер нь манай байгууллага аль болох бас сурах өөрөө хүсэл эрмэлзэлтэй өөрөө бүр ингээд хөгжихийг хүсэж байгаа тэр хүүхдүүдийг дэмжихийг хичээдэг. Тэгээд галаа маань бол одоо 7 дугаар ангид орно. Маш их өөдрөг үзэлтэй, авьяастай, өөрөө сурахын төлөө жүжигчин болно гэж ярьдаг хүүхд юм аа. Тэгээд би жүжигчин болохын төлөө би одооноос ингээд бэлтэж байгаа гэд сургалтын төвийнхөө ямар нэгэн урлагийн номер, шинэ жилийн тоглолт бүх юм талууд ерөөсө хамгийн түрүүнд оролцдог. Хүсэл мөрөөдлийнхаа төлөө ийм эрч хүчтэй явж байгаа энэ хүүхдийн бас нэгэн мөрөөдлийг нь бид нар биелүүлж өгөө гэдэг үүднээс ингээд танай нэвтрүүлэгт хандсан байгаамаа. Тэгээд хүүхдийн мөрөөдлийг биелүүлнэ гэдэг чинь ер нь сайхан ажил шүү дээ. Тийм болохоор зэрэг нэг ч гэсэн хүүхдийн маань ийм хөөрхөн өөрөө хичээж байгаа ийм хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж өгөөч гэж ингэж хүсэл тавьж загтлагдсан. Тэгээд энэ дагуу ажиллаад ингээд хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх байгууллагыг олоод ирж байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж. Манай байгууллага бол гэр хорооллын хүүхдүүдийн одоо сурч өөртөө хөгжих тэр боломж нөхцөлийг хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр хүүхдүүдийг дэмжиж хичээлийн бус цагаараа чөлөө цагаа зөв өнгөрөх энэ боломж нөхцөлөөр хангах гэж зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага байгаа. Манай нэвтрүүлгийн уран бүтээлчд бол одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хойно дээр ирсэн байна. Одоо яг миний артлын байранд байшин, хашаа байшин болохоор манай оролцогчийн маань гэр байгаа. Гал мандах гэдэг чи юм уу? За сайн байна уу? Сайн. Ямар хөөрхөн юм бэ? За, яасан? Юу хийж гин? Юу ч хийгээгүй аавтайгаа. Аавтайгаа байна уу? Сайн байна уу та? Сайн байна уу? За, хаашаа орох юм? Иш орох юм уу? Энд зах юм уу? Хашаа иш орох уу? Готалтайгаа орчих уу? За, тэгээ те. Би 37 дугаар сургуулийн 6 би ингэж боддог. Одоо 7 дугаар ингэж орно. Намаа гал мандах гэдэг. Гэртээ хэдүүлээ амьдэрдэг юм? Бид нар гэртээ 7 л амьдардаг. Аав нь юу гэдэг юм? Аав жолооч. За. Юуны жолооч? Таксины? Тийм үү. Чи аавтайгаа таксинд хамт явж байна уу? Үгүй. За, зуны амралт эхэлсэн те. Яаж амарч байна? Юу хийж байна? Би гэртээ гэрээ цэвэрлээ усаа аваад тэгэл гэр орныхаа мэй гэл тэгээд тоглоол. Өөдөж байна уу? Үгүй. Би сургалтандаа явж байгаа. За, сургалтын дээр очиж хэдэн цаг сургалтандаа яваад хэдээс тарж ирдэг? Манай сургалт 2 дахь, 3 дахь, 4 дахьд ордог. Тэгээд өглөөний 10 цагаас өдрийн 12 хүртэл ордог. Тэгээд давтлагатай хүүхдүүд нь тэгээд тэнцэнээ суугаад давталгаа хийж болно. Тэгээд манай сургалтанд танин мэдхүүн тэгээд ёс суртахуун ордог. Мэргэжлээ сонгосноо? Мэргэжлээ сонгосон. За, тийм үү. Гайхалтай. За, ямар мэргэжлээ сонгосон? Би соёл урлагийн их сургууль сурна. Мундаг юм аа. За, ямар мэргэжилтэй болохын соёл урлагийн их сургууль сураад? Жүжигчин тайзны жүжигчин. За, одоо жүжиглэж гэнэ үү? Яаж байна? Одоо жүжиглэж байгаа. Тийм үү. Юунд ангидаа юу урлагийн үзлэг дээрээ юу хаана? Юу н хаан чамаг. Хаан чамаагүй. Гэртээ чамаагүй аавдаа их жүжиглэж үзүүлж байна уу? Үзүүлж байгаа. Аав нь дэмжиж байна уу? Дэмжиж байгаа. Ангийнхан чинь болон сургалтынхан чинь чамайг жүжиглэхлээр их дуртай байдаг уу? Дуртай байдаг. Хүмүүс ер нь яаж хүлээж авдаг вэ? Инээж. Инээж үү? Чи ер нь аюу хөөрхөн инээд юм шүү дээ. Ер нь их инээх дуртай мó? Энд дуртай. Тийм үү? Хичээл онц сурж байна уу? Гайгүй. За, ээж Ээж минь намайг 2 дугаар байхад өөд болцсон. 2 дугаар ангид байхад. Тэгэхээр чи ээжигээ жоохон ч гэсэн мэдгүй. Мэднэ. Ээж нь ямар ажил хийдэг вэ? Ээж зах дээр 8 ач хийдэг байсан. Би чамд нэг бэлэгтэй ирсэн. Тийм үү? Тий. Мөрөөдлөө чи биелүүлье гэд цуслан дамгаахаар болсон. Тийм үү? Ямар гоё юм. Гоё нэ. Гоё. Цуслан гэж чи ер нь мэддэг үү? Мэднэ. Хүүхдүүд яваал идэг. Би ер нь ихэнхийн л зурагтаар харсан. Ямар санагдсан? Гоё санагдсан. Би явж үзмээр юм л гэж санагдсан. Тийм үү. Тэгвэл өнөөдөр чиний мөрөөдөл биелэх нь шүү дээ. Гоё нэ. Гоё. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч холбоо мэдээлэл технологийн хүрээ дээд сургууль.
Муухай хувцастай юу санаа зовсон юм бэ? Зүгээр штэ. За сайн байна уу та? За сайхан өсөж байна уу? Сайхан өсөж байна уу? За ийм хөөрхөн хүүхдүүдээ өсгөж, ийм том болгож, авьяастай болгож хүмүүжүүлсэн танд баярлалаа. Их баярлалаа. Та бүхэнд их баярлалаа ингэж хэлдэг. Мэдээж энэ 6-гийн 6 эр хүүхдийг өсгөнө гэдэг бол маш том ажил байсан баг. 96 хүүхд өсгөнө гэдэг бас тэгтээ эрэхтэй хүүхд гэдэг чинь бас хэцүү л юм. Тэгтээ одоо яг тэгээд тустай гараад ингээд одоо ажил хийгээд явж байна. Тэгтээ зүгээр агуу хүүхд аваад тустай гарсан юм байхгүй. Тэгээд бүгдээр хаваа нэг жоохон ажил хийгээл ингээд явж байна. Хамгийн том хүүхд одоо нэг цагтаа хийгээл тэгээд нэг нойтон кино харсан зургуул өгсөд. Тэгээд одоо нэг ажиллаа хийж байгаа. Тэгээд босно ч одоо ер нь бүгд ажилгүй шавхууд байна тийм. Тэгээд жоохон 8 хийгээд дараа ингээд явж байна. Хоол унд хэрэгтэй хувц сунар гэлэхлээр та одоо ингээд таксинд яваад яаж болгож гин үү? Яг хаа тэгээд одоо болохгүй гэхээр одоо яг хаа тэгээд мөржсэн тэгээд юм болгоод бараг жирнэ хувцсны юм авалтгууд хоолндоо дууссан юм том тоогоор дөрөв хаал хийгээд олон хэрэгтэй хөвгт ямар байдгийлээ тэгээд бүгдлээ бараг цаатахгүй ч үү болохгүй гол ингээд гун гутаад ингээд яах юм бодоо тэгээд ямар ч их юу таваад хөрөнгөтэй байсан болохгүй а болгоно гэдэг ингээд зүтгээд агаарсан одоо ярина бүх юм тэгээд болгоод тааруулаад зохицуулаад явж байна ингээд үтэх хөржинтэй ярина. За ингээд ямар ч байсан бид нар Чингэлтэйгээ дүүргээс гараад 18 дугаар хонос гарсаар байгаад галаагаа дагуулад яг одоо энэ хаана үлээ? Хөөрхөн дэлгүүр. Галаа хөөрхөн дэлгүүр дээр яагаад ирсэн бэл гэж бодож байна? Мэдгүй. Манай энэ дэлгүүр маань болохоор зэрэг одоо ашиг орлого нь 100% манай хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулагдах зорилготойгоор одоо ингээд төрийн бас байгууллага гээл тэгэхээр одоо байнга энэ тэнд бид нар чинь ингээд бүх үйл ажиллагаа маань хандивын тусламжийн юм шугамар санхүүжилт маань явагддаг учраас өөртөө ингээд бас хичээгээд үзье. Бид нар ч гэсэн бас ингээд дандаа хүнээс авдаг биш. Өөрсдийнхөө хөдөлмөрөөр юмыг хийж үзье. Ингээд жоохон ч гэсэн орлогыг бий болгоё гэдэг үүднээс ингээд ийм дэлгүүрийг нээгээд ажиллуулж эхэлж байгаа. За тэгээд дэлгүүрийн маань бол бараа 100% одоохондоо бол яг солонгосын ийм хүүхдийн хувцсны үйлдвэрийн хувцснууд ирсэн байгаа. Тэгээд маш хямдхан үнээр яг гэвэл энэ хандваар орж ирж байгаа бараа учраас маш хямд үнээр хүмүүс эндээс ирээд сонголтоо гээд авах боломжтой. За тэгээ мөн магадгүй одоо танд өөрөө хэрэгэлдэггүй тийм ээ илүү хүүхдэд одоо туслая гэсэн хүсэл байгаад танд одоо хандивлах зүйл байвал авчраа хандивлж болно. Тэр хандивлсан зүйлийг хэн авах юм бэ гэхээр зэрэг бас одоо магадгүй үнэтэйгээр өөр газраас очиод авах боломжгүй тийм хүмүүс ирээд гүцсэн өөртөө байгаа боломжийнхоо хэмжээгээр мөнгө өгөөд ингээ авах боломжтой. Галаа хөөрхөн дэлгүүр л орж хөөрхөн хувцсансэ тэхөө. Тэгээ. За хувцас үгүй. Харах уу? Чи өөрөө үзлээ? Сонирхгүй байна уу? Яа, хэдэн том отон бэ? Танаас дээр очиад хөл бөмбөг тоглоод төрүүлнэ энэ тэргээд хөл бөмбөгөр яасан медальцтай авч ирсэн байгаа юм биш үстэй. Бага өргөмжл авч. Хөл бөмбөгөр өргөмжл авч ирсэн юм ба за. Мундаг юм. За яаж вэ? Таарж байна. Таалагдчих нь. Таалагдж байна. Тэгвэл шортнаас таарсах нэ? Таарсах юм шиг тий. За. За тэгвэл өөр. За тэгвэл энийг сонгочлоо. За өөр юу сонгох вэ? Энэ бас уг нь хөөрхөн юм байна л та. Энийг хосоор нь сонгоод тэгээд гадна талаараа цамц сонгоод тэгээд ийм хослол сонгосон. За. Тийм таарна гэд. Тэгээ малгай оймс. За. Багшаа би тэр зөндөө хувц сонгоцсон юм биш үсттэй. Зүгээр эн чинь угаасаа хүүхдийн төлөө байгуулагдсан дэлгүүр юм чинь. Тий, хүүхдийн төлөө байгуулагдсан дэлгүүр юм чинь. Багшаа хандж өгчлөө.
Баярлалаа өгшөө. Би том болж байгаа чи хариулнаа. Хөөх юм бэ. За тэгээд одоо хөөхөн гоё болцсон юм чи хоёлаа одоо хаач хөлөө. Захирал руу. Захирал руу. За тэгээд багшаа тэгвэл одоо захирал руу орох уу? Хамтдаа орох уу? За тэгээд уутанд тийш. За. Сайн угаалаа. Сайн байна уу? Ааха. Бид нар өнөөдөр ямар ч хэсэн манай саналыг маш баяртайгаар хүлээж авсан танаа байгууллагын хамт олон талд танд баярлалаа. За баярлалаа. Тийм бид нар манай цуслангийн нэр өөрөө мөрөөдөл гэдэг цуслан. Тийм учраас бид нар бас нэг ч гэсэн хүүхдийн бас мөрөөдлийг биелүүлж байгаадаа маш их баяртай. Тийм тэгээд маргааш одоо манай 4-р ээлж авах гэж байгаа. Тэгээ энэ ээлж нь маань одоо галаагаа явуулахад бид нар эрхийн бичгээ бэлдсэн байж байгаа. Тий. Тэгээ манай цуслангийн зүгээс бас Happy Land гэдэг тоглоомын төвтэй бас хамтарч ажиллаад бас галаадаа бас бяцхан зүйл бэлдсэн байж байгаа. Бүгдөө тэгээд Kids Cafe руу ороод тэгээд пицца бас бэлдсэн байж байгаа нь Happy Land-ийн хамт. Яна. За галаа өнөөдөр ямар өдөр юм болоо? Баярын өдөр. Баярын өдөр. За тэгвэл ямар ч байсан манай цуслангийн захирал энэ хүүхдийн тоглоомын төв дээр юм бэлдсэн маяг нь орох уу? Оръё. Оръё. За тэгээд за. Одоо бид гол болох зэрэг Happy Land гэх тоглоомын төвийн Kids Cafe-д ороод ирлээ те. Манай Kids Cafe-ийн болохоор галаад маань өнөөдөр баярын хоол пицца бэлдсэн байна те. Галаа пицца идэж ирсэн байлаа. Үзээгүй. Үзээгөө яаж идмээр үг санагдчихэв. Яг зургатан дээр гатах шингээл. Ингээл идмээр энэ цаа тэгвэл яг зургатан дээр гардаг шиг идээ да тэхүү. Тэгээ. За тэгээ. Зургатан дээр гардаг шиг идэх хүнийг харъя да. За галаа. За. Зургатан дээр гардаг шиг идэх. За идтээ. Идлээ шүү. За идтээ. Аа. За ингээд манай нэвтрүүлгийн оролцогч гал мандах маань гэрээсээ гараад явсаар байгаад хөөрхөн дэлгүүрээр орж гоё хувцлаад Kids Cafe-гаар орж амттай пиццагаар дайлуулад тэ манай галаа пицца идэж үзээгүй байсан энэ ах эгч нар мэдсэн юм шиг пицца хийж өгсөн байла тэ. Тийм тэгээд ямар ч зүйл өнөөдөр айгүй сэтгэл нь маш их өндөр байгаа тэ. Тийм. Аха. Тэгээд манай захирал цуслангийнхаа эрхийн бичгийг өгөхөр алсан байна. За. Одоо галаа ийм авьяаслаг одоо дүүдээ мөрөөдөл цусланд очиод өөрийнхөө мөрөөдлөгтэй биелүүлээд мөн дээрээс нь олон найз нөхөдтэй болоод ингээд ирээрээ гэдэг одоо цуслангийн хамт олонны зүгээс нь эрхийн бичгийг гардуулъя. Баярлалаа. За тэгээд маргааш өглөө 8 цагаас одоо яг энэ газараа бэлэн байх нь байна. Тий. За яста маш их баярлалаа. Тэгээд би том болж байгаа. Заавал та нарыг ачиж хариулнаа. За баярлалаа. Хөөрхөн байгаа тест. За гал мандтуудтай ингээ Happy Land-тай хамт олноос ахигчнаас ингээд хүссэн үедээ тоглох юм эрхийн бичгээр шагнаж байгаа. Тэгээд таалагдсан манай толомын төв. За тэгээд дүүдээс сурлага спортынхаа өндрөөс их амжилтыг хүсье. Хүссэн үедээ. За баярлалаа. Хүссэн үедээ ирэх нь шүү дээ. Хүссэн үедээ ирээд энэ ихтэй очиж тоглож байна. Тийм үү. Чи сая тоглоод бүр хөлсчин гарсан бэ? Хайртай амар халдчихжээ.
Өнөөдөр их гоё өдөр байлаа. Тэгээд тийшээ дагуулж яваад өстой гоё байлаа. Тэгээд яваад хөөрхөн дэлгүүр ороод надад хувцас авч өгөөд тэгээд Happy-ленд ороод би пицца идээд бас их тоглолоо. Бас халууслаа, хөс гоцлоо. Тэгээ өнөөдрийн манай чочны ганц гол одоо зүйл бол мөрөөдөл нь биелэж хүүхдийн цуслан гэж ямар юм байдаг юм бэ? Тэнд очиж үзье. Очиж өөрөө бас авьяасыг гаргая гэсэн ганц том зорилго маань мөрөөдөл маань биелсэн байгаа тий. Тэгээд ямар ч гэсэн галаа очиод юм очиж бэлдээ хоёлаа одоо явъя тэхүү. За, явъя. Дэлхийн хэмжээний сүлжээний төв хүрээ дээд сургууль. Шилдэг манлайлагчдыг бэлтгэн гаргадаг сургууль. Хамгийн шилдэг төвшний дээд сургууль. Шилдэг элсэгчид тэтгэлэг олгодог сургууль. 4 жилийн хугацаанд 1 жилийн турш солилцооны оюутнаар гадаадд сургадаг. Ирээдүг бүтээгүй дэлхийн хэмжээний хүрээ дээд сургууль. Том амортизатор автосервис супер хямдрал зарлаа. Та 3 амортизатор худалдан авахд 1 амортизаторыг бэлгэнд мөн 3 пүрш аваад нэгийг бэлгэнд аваарай. Жолоочдоо бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Том амортизатор автосервис. Авахд 1 амортизаторыг бэлгэнд мөн 3 пүрш аваад нэгийг бэлгэнд аваарай. Жолоочдоо бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Том амортизатор автосервис. Монгол Hyundai имлэг гадны оронд өндөр өртгөөр хийгддэг өвдөг түнхний хэмэл үйлчлэх мэс заслыг бага зарлаар Америкээс солонгос бүтээгдэхүүн ашиглан Монгол солонгосын зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй эмчнаар хийж байна. Монгол Hyundai имлэг таныг хөл дээрээ дахин итгэл дүүрэн алгах боломжийг олгож байна. Монгол хүний төлөө Монгол Hyundai имлэг. SD салооны чадварлаг үсчид таны царай төрхөнд тохируулан богино хугацаанд үзэсгэлэнтэй хавьдах гоёлын заслтыг хийж орчин үеийн шин технологиор үс залгаж байна. Таныг сайхан харагдахад идүүдэлчин саад болж байвал дорны уламжлалт ангаах ухаанд суурилсан энергийн чулуугаар 7 хоногт 3-аас 4 кг хаях боломжтой юм. Мөн хүүхдийг шиг болброо арьсыг танд дэлгэлэх 7 төрлийн үйлчлэгээтэй аппаратанд орохоос гадна таны хүссэн маникюрыг хийж үйлчилж байна. Бүсгүй та яараарай. За манай нэвтрүүлгийн уран бүтээлчд өнөөгөл Улаанбаатар хотоос гараад Батцанбөрийн сангийн аж ахуйн дэргэдэд мөрөөдөл цэцлэн дээр ирээд байна. Оролцогч маань ямархуу амарч байна гэдгийг одоо мэдхээр үзэгч та бүхэндээ хүрхээр ирсэн байгаа. За ингээд сайхан хур ороод ингээд байгаль дэлхийг сайхан тэгшлээд өнөөдөр чинь сайхан байх чинь үү? Тийм байна. Сайхан бороотой байна. 4-р ээлж маань эд дундаа ороод хүүхдүүд яг дундаа орцсон. Хөтөлбөрүүд амжилттай үргэлжлээ явж байгаа. Манай цуслан бол ер нь 2007 оноос тасралтгүй яг мөрөөдөл цуслан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай онцлог давуу тал бол яг хөтөлбөрүүд маань илүү онцлог байдаг. Ээлж болгон яг өөр гэсэн онцлог хөтөлбөрүүдтэй. За яг одоо энэ удаагийн ээлж маань болохоор англи хэл адал явдал хослсон ээлж байгаа. За манай нэвтрүүлгийн гол баатар болох галаа маань бас ирсэн. Яг хөтөлбөртөө нэлээд идэвхтэй оролцоо явж байгаа. Англи хэлний дунд шатанда ер нь төвшнгөөр ингээд шалгалт аваад хуваагаад тэгээд дунд шатанда ороод явж байгаа. 5 дугаар ээлж бол ерөөхдөө наадмын дараа буюу 7 сарын 17 оноос ээлж маань үргэлжлэх байгаа. Одоо Америк багш нар ирж одоо олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхээр байгаа. Одоо 10 өдөр үргэлжлэх юм хөтөлбөр. 6 дугаар ээлж маань бол оюунлаг өсвөр үе төрийн бас байгууллагатай хамтарсан. Одоо Зөв Монгол хүүхэд хэмээх одоо нөгөө боловсролын яамнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийг одоо хүүхдүүдэд яг практик дадлагаар хослуулад одоо хэрэгжүүлэхээр бэлтэж байгаа. За мөн хамгийн сүүлчийн ээлж болох 7 дугаар ээлж болохоор Dream Cover Camp буюу
За урлаг тайртай одоо дуулж бүжиглэх авиастай ийм хүүхдүүдийг бид нар бас урьж байгаа. Авиаслын хүүхдүүдийг тодруулах юм зорилготой хөтөлбөр явагдана. Галаатайгаа очиж уулзъя. Яаж амарч байгаа талаар нь үзэгчтэй бас өргөдөхөө. Хөхөшүүгүүд хөрхэн донгоцсон Оимсэг цэцгүүд адаглан урагсан Орхийн уусан мяралцан урагсан Цуслан юутай сайхан бэ Зугаахад ямар таатай бэ Цуслан юутай сайхан бэ Зугаахад ямар таатай бэ Манай гал мандах бол мөрөөдөл нь цусланд амрах хүсэлтэй байсан. Тэгээд 2-3 он жил буцгаал. Буцахаар амир. Эцэг баймаар. Баймаар наа тэгвэл яг уу 5 хоног гэсэж амир хурдан өнгөрсөн шүү дээ. хурдан өнгөрсөн үү? Нэг үсэж өглөө осолно. Тэгээд нэг үсээ дахиад өглөө осолно. Тэсэр гал өглөө бүр шүү дээ. Тэгээд бас ер нь жүжиглэх мүжиглэхтэй гайгүй сайжирсан. Багш нар нь ямар хуу байна? Цэслэнгийн хоол унд ямар хуу байна? Хөтөлбөрүүд нь ямар байна? Хөтөлбөрүүд нь бол маш гоё. Нэг усан полион гэдэг нэг бас нэг тэнцээ болсон. Тэр нь гоё юм бэлээ. Тэгээ нэг халтардаг юм дээр ингээ хөл нүцгэн явангууд нь урдаас ингээ уус цацаал тэгээ халтарж унаал тэгэл цаашаа сорилтуудад аваалал их гоё эс. Өдөр 6 хоол. Хүүхдүүд яасан дуустгүй хоол вэ гэж байгаа юм чи. Тэгэл орой сүйд харган бас гоё байдаг. Тий. Одоо 3 хоноод явна. Монгол Улаанбаатарт чи юу хийх вэ одоо 3 хоногийн дараа? Сургалтандаа л явна да. Хичээлийнхаа даалгавраа хийгээл тэгэл сургалтанд явал тэгэл бол. Одоо цэслэн дээр сурсан дуунаасаа юм уу эсвэл өөрийнхөө хамгийн сайн дуртай дуулах дуунаасаа нэг хичээл амра дүн гар өнөөдөр туслаа. Хүүхэд бүхэн юунд яруу мөрөдөл туслаа. Өрөндуулан сайхан цаг өрөндуудад байх юм а. Улаанбаатар мен бака уулзлаа түр баяртай. Машинаар чиг вагоноор чиг биднийг тийш наваач. Манай Монголын онгон байгалийн нэгэн чухалтай байж. Бүгдээрээ нүдэрээ үзлээ эн чи дутуу юм гэж аалгаа. Жимс түгээд усан чам бат цэнгэг рашан баалгаа. Би бол Монголын маргааш бид нар дэлхийн маргааш. Дэндүү тансаг гоо хорвоод гониглахгүй жаргаж. Хинти сайхан мөрөдөл тэмүүлээ. Нэгэн зэрэг цохилж байна. Бидний мөрөдөл туслаа. Нэр хүндөр түшээ хүн дээрээс одон моттой. Дээд шөнийн тэнгэртэн нэрээс олон оттой. Иргэн тойрон ой битүү ой найгаад амар гоё. Энэ үхэндээ вау мэдүү вау байгаад баймар гоё. Уйлах чүгүй гэрлүүгэнэ ярахгүй. 10 хэдэн насны батра тим амархан сарахгүй. Өдөр болгон сүрэг прайс ирээд хараад байс найс өдөн тэгж. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч холбоо мэдээлэл технологийн хүрээ дээд сургууль. Тэгэл хөтөлбөрүүдэд танилцуулна. бүгдээрээ ингээд бүлгээрээ жагсаад ирдэг юм те. Жагсаж ирээд энэ одоо үүдэн дэрэнгүүтээ урайгаа илээд те. Ингээд жагсаж явж байгаа тоолоо иддэг те. Чамд ямар санагдчих вэ? Их гоё. Урайгаа илэх нь өөрсдөө дандаа танилцуулж байна. Тэгээ хоол нь их хамттай. Nice look good man, сумбаяртай, нартай сайхнаар учран золдогдог. Цуслан юутай сайхан бэ? Зугаахад ямар таатай бэ? Цуслан юутай сайхан бэ? Зугаахад ямар таатай бэ? Цуслан юутай сайхан бэ? Олон хүмүүс байгаа те. Тэр хүмүүстээ маш их баярлалаа.